Одоо бид нар нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол лавл ойрын 2-3 жилдээ нэлээд удаашралтай ингээ яваад байгаа. Тийм учраас болцоотой инженерийн шугам сүлжээ очиагүй газруудад иргэд хашаанда амны орон сууц бариад тэрийг инженерийн асуудлаа шийдсэн цахилгаан халаагуур хэрглэж байгаа эрчим хүчний асуудлаа шийдсэн тэгээ амны орон сууцаа бариад явж байгаа ийм хүмүүсийг урт хугацааны нөхцлөөр хөнгөлөлтөө зээл олгох бүрэн бололцоо байгаа. За засгийн газар бас журам баталсан орон сууцны хөнгөлөлтөө зээлийн журам тэр журамд 120 м2 хүртэл орон сууцаа ингэж янзлсан тохиолдолд 60 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл олгоно гэд журам хүртэл гарцсан байгаа. Тэгэхээр энэ журмаа амьдралд нэгдүгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Энийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийг бас тодорхой хэмжээгээр тусгаж өгч хэрэгжүүлэхийн бид барилга хот байгуулалтын яам, Монгол банк, за сангийн яамтайч ингэж уулзсан өнөөдөр гэхэд энэ Монголын ипотекийн зээллэр 2 дахь зах зээл дээр хэрэгжиж байгаа санхүүжилтийн мөнгө хүртэл яг энэ гэр хороололд өөрийн амны орон сууцаа бариад инженерийн шийдлээ шийдчихэд ингэж дэвшилтэт технологи ашиглаад утаанаасаа яндангаасаа нөхөн жорлонгоосоо салж байгаа энэ олон айл өрхүүдийг бид дэмжих хэрэгтэй байгаад байгаамаа.